What is up, ladies and gentlemen? My name is Dex and welcome to my channel. Today I'm going to be talking about whether it's important to learn English in 2025 as a Mongolian. Сурах сонголтоо ийхтэр эргэлзээд ивэл энэ видеог үз. Гэтэ үннийг хэлэхэд эргэлзэх юм байхгүй. Англи хэлийг сурахгүй бол 2025 онд хошин шог болно. Гэтэ данрыг доромжлоогүй зүгээр дэлхий бүгдээрээ англи хэл сурах гэж зорж байгаа. Англи хэл сурахыг ер нь одоо сургууль нэг гоё юм гэж харуулдаггүй. Багш нар англи хэлийг заавал сурах хэрэгтэй, үгүй бол амьдрчин бутраад нурна л гэж дандаа ярьж өгдөг. Гэтэ англи хэл сурах чинь ял байх ёсгүй. Англи хэл сурах бас хобби байж болно. Гоё тийм юм байж болно. Англи хэлийг ягаад дэлхийд 1.4 тэрбум хүмүүс ярьдаг. Хүн төрөлхтний бараг 20% гэсэн үг шүү дээ. Хэрвээ англи хэл сурчвал маш их хүмүүстэй ярих боломж олдно гэсэн үг. Англи хэл сурах ёстой. Гэтэ ял болгож болохгүй. Ер нь бол гэхдээ англи хэлний хэдэн үгийг хүмүүс ихэнхдээ мэддэг. Yes, no, skibidi, riz, gia. Ийм үгнүүд ер нь бол өдөр болгон гарч ирдэг болохоор бүх хүмүүс яг сурцсан байгаа. Сурах гэж зориогүй ч гэсэн. Англи хэлний цагаан толгой 35 үсэггүй, харин 26 амархан үсэгтэй. Ихэнх үсгүүд нь яг адилхан сонсогддог. A, B, V. Зарим нь адилхан сонсохдохгүй, яагаад гэвэл бид нар чинь кириллээр бичдэг. Бид нар чинь англи алфавитээр бичдэг. Гэтэ ер нь бол зарим үсгүүд нь төстэй. Хятад хэл шиг тийм зовох хэрэггүй. Хин хятад хэлийг бүтээсэн. Та өөрөө юм уу? Таны ээж аав та нарыг бас сурах гал нэг. Ёо, яаж хүүхдээ сурах вэ? Монгол хэл яаж сурах гэд байдэн штэ. Ер нь бол нууц нь чамд хүсэл байх хэрэгтэй. Хүсэл тэгэл болов. Математикийг дахиад давтаж сурдаг бол хэлийг ер нь бол хүслээр л сурдаг. Өөрөө мэдхгүйгээр юм үзэж байгаад сурчдаг. Жишээ нь K-pop үздэг хүмүүс өстэй K-pop-д бүр дурлаад өстэй амар хайртай болоод бүр үзэхээс өөр ямар ч хүсэл байхгүй донтчихдээ штэ. Тэгээд тэрний дараа 안녕하세요 Kim тэд нар ер нь бол энэ үгнүүдийг дуртай юмаа үзээд сурсан. Та нар өөрсдөө бас дуртай юм англиар болоод үз. Тоглоом тоглох тийм Minecraft видео үзмээр үл англиар. Кино үзмээр үл англиар. Жоохноор ойлгоод эхэлнэ. Англи хэл бол дэлхийд дээр хамгийн амархан сурах хэл. Яагад гэвэл англи хэл бүх газар байгаа. Бас нэг амар чухал асуулт та нарын толгойд ээж магадгүй. Тэр нь англи хэл сураад тэгээд би одоо яриад эхлэх юм бол охтууд надад дурлах уу? No. Ер нь бол Spain хэл юм уу Солонгос хэл шиг тийм шоконд орохгүй. Яг л ер нь бол бүх хүмүүс англи хэлтэй. Одоо ер нь бол англи хэл чинь чадвар биш зүгээр хүнд байдаг юм болцсон шүү дээ. Яг дэлхийн англи хэлийг амар ашигладаг вэ гэхээр 1700 онд гэлээ. Их Британь зүгээр дэлхийн бүх газар колончлоод бүр дэлхийн 25%-ийг бүр колончлоод Африкт, Азид, Хонконг, Америк бүх газрыг колончлоод тэгээд одоо дэлхий дээрх ер нь бол бараг номер 1 хэл гэж үзэж болно. Гэтэ ер нь бол хамгийн их ярьдаг хүмүүстэй хэл бол Spain байгаа одоохондоо. Англи хэлийг Germanic language гэдэг. Ягаад гэвэл герман хэлээс гаралтай. Гэтэ онцгой юм нь ер нь бол ихэнх үг нь Ромоос гаралтай мөртлөө германик хэл гэдэг яагаад мэдхгүй. Ягаад гэвэл 50%-аас илүү үгнүүд нь Ром хэлээс гаралтай гэд бодлоо. Англи хэл ер нь бол сурвал танд амар ашигтай байна. Та сургууль багшаараа яллуулаагүй бол удаан сур. Тайвшир. Битгий шаардлага гараагүй бол хурдан сурах гэж оролт. Сурах болчноо сонирхолтой болох. Дуртай кинонуудаа англиар үз. Англи дуунууд сонс. Мэдгүй үгнүүдээ хай. Сансар судал дуртай бол сансар судлалын үгнүүд хайж орчуулж сур. Тэр A B C D E F G гэдэг дуугаас сур. Тэгээ өдөр болгон сурахгүй. Заримдаа жоохон амарч сурах хэрэгтэй. Ягаад гэвэл амархаар тархич нь өөрийгөө зэгцлэх цаг байдаг хэвгүй юу? За ингээд сексисэн үстэй ах чинь юм уу дүү чинь видео дуусглаа. Өндөрлөе. Bye.